За сайн байцгаана уу. Сайн тэгээд өнөөдөр та бүхэндээ бас дэлхийн ЮНЕСКОгийн өвд бүртгэгдсэн дэлхийн үнэт хөрөнгөний хажимаас та бүхэнд мэдчилж байна. За тэгээд миний энэ хажууд байгаа хадны сүг зургийн тухай би бас яриа гэж бодлоо. За энэ маань одоо ингээд хүн ингээд ном сумтай доороо цантай нохоогоо дагуулсан ингээд одоо янгэр агнж байгаа дүрсэлсэн. Тэгээ энэ ардаа энэ сүлтэй байдаг нөгөө нэг юм амьтанд илүү дөхөж очихын тулд одоо бидний таруу хашгируулдаг шүү дээ юм бол яг тэрнтэй ижилхэн зүйл амьтан шиг харагдаж илүү дөхөж очиж агнадаг байсан байна. За тэгээд энэ дээрээс гол зүйл хэлээд байгаа нь энэ маань болохоор одоо ингээд хүрэл зэвсгийн үе буюу одоо бас 8000 жилийн өмнөх марх юм хадны сүг зураг гэж явдаг. За тэгээ манай энэ алтаа тамгууд цанаар болгосон жуулчд маань барилдад киноныхаа маань бас энийг заавалж үзье гэдэг энд ирсэн. Энийг үзсэндээ маш их баяртай байгаа. Тэгээ ер нь бол ингэж яг хөө дэлхийн ингээд цаана өндөр хөгжсөн ч гэсэн дэлхийн цанын үүсэл хаанаас үүсэж хөгжсөн бэ гэдгийг хамгийн гол баримт бол энэ байна. Энэ зургаа маш сайн хайрлаж хамгаалж яваарай. Nice. Монголд одоо цан үүссэн гэдэгт бол марах зүйл алхаа гэж байна. За тэгээд миний Монгол их орн баян билээ. Тэгээд маш сайхан тансаг өн нийтний түүхтийн орн билээ. Энийг хайдуулаа гоё хайрлаж хамгаалж энийг л барыг зүгээр сурчлаа л хэдүүлээ цаны аял хийгээл хамт энэ зураг үзүүлэх зүгээр дэлхийн нийт шуурхаар штэ. За тэгээд амжилт хүсье.